Иргэний үнэмлэхийн бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ? Иргэний үнэмлэхний бүртгэлийг засаг захиргааны нэгж харгалзахгүй бүртгэдэг тул өөр доор барилах улсын бүртгэлийн нэгжид өөрийн биеэр гадаад улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа тохиолдолд Монгол улсаас хилийн чандад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр эсвэл гээсэн гэмтээсэн өргөдүүлсэн иргэний үнэмлэхийг дахин авах тохиолдолд цахим мөрчлөгээний нэгдсэн портал e-Mongolia системд бүртгүүлэх боломжтой. Дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Төрсний гэрчилгээ, эцэг их болон асран хамгаалагч харгалзан дэмжигчдийн иргэний үнэмлэх, улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс болох 18,300 төгрөг тушаасан баримт бүрдүүлж ирнэ. Иргэний үнэмлэхийг дахин авах тохиолдолд нийслэлд 3, суманд 10 дипломат төлөөлөгчийн газарт ажлын 30 хоногт олгоно. Анхаарах зүйлс Монгол улсын 16 түүнээс дээш насны иргэн иргэний үнэмлэхтэй байна. 16 нас хүрсэн иргэн анх удаа 25-45 нас хүрсэн иргэнд сольж олгоно. Иргэн цээж зураг, эцэг эхийн нэр, овог, өөрийн нэрээр төрсөн он сар өдөр, эргээсрэн дугаар салсан, эсвэл дүр төрхийн өөрчлөлт орсон, хүйс салсан тохиолдолд иргэний үнэмлэхийг дахин авч болно. Улсын бүртгэгч, улсын бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхийг иргэнд эсвэл итгэмжилсэн төлөөлөгчөд олгоно.